цаг нэвтрүүлэг. Төөрсөн, төөрөлдсөн, хагдсан, бэтгэрсэн, урагдсан зүрх бидний дунд хэд байгааг таашгүй. Тэд сэтгэлийн гүндээ асуулт хэвээр байгаа хэн нэгнийг төсөөлж, санаж, хайж, хүлээсээр л байдаг. Энэ л хүмүүсийн сэтгэлийн шархнаас нэмгэлж, бэтгэрсэн зүрх бүхнийг бүтэн болгохын төлөө тавилан нэвтрүүлэг 60 дахь дугаараа бэлтгэн хүргэхэд бэлэн боллоо. Хүний төлөө сэтгэл зүрхэн зориулж байдаг чимээгүй бааtruуд та бидний дунд оршсоор байдгийн нэгэн жишээ бол шин дөрж овогтой булган хүү юм. Төвний хувьд 76 жилийн турш сэтгэлдээ төрсөн аав, ээж, ах дүү болон уул усны диваажин увс нутгаан үгүйлэн бэтгэрж яваа Улаанбаатар хотын эргэн өндөр настан лаасрын овогтой цэсрэнгийн хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөхийг хүсч бидэнд хандсанаар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Монголчууд эртээр үес тэмээг ачлаг уналгад сургаж нүүх зэрэг алсын аянд жинтэйг зэрэгээр нүүдэлчин ахуй амьдралд зохицуулан ашиглаж ирсэн төвхтэй. Бид 1940-оос 1955 оны хооронд Бийсэг хот руу жинтэйжсэн Уус аймгийн Сагил сумын гаралтай Жинчин гэрийн түүх болон түүний үр хүүхдүүдийн тавилан нэвтрүүлгээрээ онцолж байна. Бидэнтэй зүг байгаарай ТV9. Би Уус аймгийн Сагил сумын хөө. За. Далуута хөдөө мал жил байлаа. Хатдаг дээрээ ахнытай амьд байлаа да. 1945 онд Уус аймгийн Сагил суманд төрөөд 45 онд Раста гэдэг хүн дургуулээд тэр нь ээж дагаа цуг хоёлаа Улаанбаатар хотод орж ирээд тэрнээс хойш одоо Улаанбаатарт амьдарч байгаа. Төрсөн нутаг руугаа бол ерөөсөө яваагүй. Өөрийн төрсөн ах дүү нэрээ бол ерөөсөө өөрөө мэддэггүй юм. Намайг өргөж авсан ээж Араста гэдэг хүн байж. Өвлдөр хамнаад ажил хийдэг. Ноосл одоо өөр дүүтгэл байсан да хөрхийн. Тэгээд залуутаа борхон л надаа хөрхийн. Тэгээд аавын одоо яг өөрөө болохоор айлын өргөмөл ганц л хүүхд ерөөсөө төрсөн ах дүү нар гэж байхгүй. Аюу өргөж авсан талдаа бол ээжээс одоо ихээ сайхан цараал гэсэн үг. Тэгээд одоо аавын ах дүү нарын ер нь ингээд хаагаад үзээд би сүүлийн үед нэг жоохон ингээд хаагаад үзсэн чинь ер нь бол яг олдоход бол ер нь жоохон хэцүү юм байлээ. Одоо энэ өргөж авсан ээжийн талын мэдээллийг бол надад хэлсэн. Төрсөн талаас мэдээлэл бол ерөөсөө олдохгүй байгаа. Таны аав одоо нөгөө 70 тэмээнд ачаад дулаан даваагаар 7 тэмээтэй ачаатаа эргэж ирсэн түүхтэй гээд нэг жижигхэн түүхийн талаар бас загтал дээр дурдсан байсан. Энэ яг ямар учиртай юм бэ? Това онцгой гэж байна. За. Тэндээс 70 тэм ачаатаа яваад 7 тэмээтэй үлдээд 7 тэмээнд 70 тэмээнийхээ ачааг нь ачиж ирсэн. Түүхтэй юм да. Жинчин хийдэг худалдаа намаар хэлдэг хүн байсан гэсэн үү? Тий. Ерөөсөө л бор хүн гэдэг л нэртэй хүн байсан л гэж аавд хэлсэн гэсэн. Тэр 7 тэмээтэй 70 тэмээтэй ачааг зөөгөөд 7 тэмээтэй ачаатай эргэж орж ирсэн. Одоо Орос чүтэнцэн дээр тэмээтэй хүний зураг байдаг. Одоо танаа аав ийм л энэ л хүн шүү гэж аавд ерөнхийдөө тэр өргөж авсан аав нь хэлж ирсэн гэсэн. Тэрнээс бол өөр мэдээлэл аавд бол ерөөсөө байхгүй. Таны хувьд өмнө нь хайж исэн үг төрсөн гэр бүлээ? Хаяад сураг гараагүй юм.
Тэгээ баяр ёслоор ч одоо тэгэл ерөн цагаан сар болоход аавын талаас гэх хүн байхгүй шүү дээ. Тэгэл дандаа л ээж юм байхад ээж юм ах тунар гэж хүмүүс айгууг шаваалan гэдэг. Одоо ч гэсэн яг ээжээс маш хоош ирдгэлтэй. Гэтэ нас өндөр болохоор бас нэг өөр дээр нь миний нэг төрсэн талаас ч юм уу үргэж авсан талаас хүмүүс ирээд золох чухал уу гэж айгуу хөөрөө сэтгэлтэй тэгэл хин ирж гэн хин гинэ гэж айгуу чих тавьж айгууг сонсдог. Тэртех 1964 онд Лаасрын өвгтэй Цэсрэн, Шарвжам зөвгтэй Октябрь нар гэр бүл болж 5 хүүхдийн эцэг их болсон байна. Энэ жил 76 насыг зооглож байгаа нэвтрүүлгийн оролцогч Лаасрын өвгтэй Цэсрэн 2006 онд Ослын улмаас орчлон харж өнг ялгах хоёр нүдэн үүр далдсан бол 2014 онд хагас 100 жил амьдралынх нь түшиг тулгуур байсан түүний хайрт гэргий Октябрь нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Тэгээ нэг төмрөөр гадаа юм хийж байгаа тэрийгэ татаад нөгөөх нь хүчтэй нүд рүү хүчтэй цохилт өгөөд тэгээ тэрнээсээ болоод хараагүй болсон. Одоо болцоо ерөөсөө харахгүй байна. Дээж маань 14 онд өнгөрөө тэгээ өнгөрснөөс хойш ерөнхийдөө бол надад хараагүй болсноос хойш бол над дээр байгаа л да. Аав харин нутаг усаа ярах тэгээд ер нь бид хэдийг олж харахгүй байдаг болохоор айгүй хэцүү байдаг. Хараатай байж байгаад хараагүй болохоор хүн айгүй хэцүү байдаг юм ээ. Урд нь бол одоо бол тэгээд яг манай өөрөө хэцүү байдаг ч гэсэн одоо манай баг хүүгээр хань хийгээд идэг болохоор тэрийгээ тэгэл өөрийнхөө сэтгэлдээ л төсөөлвөл миний хүү одоо энэ одоо хинтээ адилхан байх уу дүр төрхийн яриад өгөөч гэл тэгэхээр одоо тэрнтэй адилхан тий охиных нь одоо багтаа төстөө тиймэрхүү жоохон дэггүй гэл тэгэхээр тийм үү миний хүү чинь тэгвэл тийм хүү юм байна ийм байна гэл яг тиймэрхүү байдлаар нь л одоо нөгөө бага насны одоо өөрийнхөө 5 хүүхдийн төсөөлж л ач зээнрээ сэтгэлдээ тээж явдаг. Одоо л бидрэг дуугаар нь бол нэлээд таньдаг болж байгаа тий олон жил хараагүй одоо бараг 10 гаруй жил болчихлоо шүү дээ аваа. Одоо нутагтаа очивол та ихтэрч сайхан мэдтэй аваа. Сайхан байлгүй. Харин тий нутгийнхаа агаарыг амьсгалаад тийм ээ. Таны одоо ганц хүсэж мөрөөдөж байгаа зүйл чинь та ихтэр нутагтаа очиж ах дүү нартайгаа л уулзах байгаа тийм үү? Тий. Нутаг хизээ явах вэ гэж надаас битгий асуу. Саран тамхтай морь бодол дэрэгцээд үүсэх юм. Саглын цэнхэр нутаг бороонд торолцоод тодрох юм. Нутаг хизээ явах вэ гэж надаас битгий асуултаа. Нуурлаад хурчгсан нулимс асгарчих гээд хэцүү юм. Нуугдаад бөгчгсөн гуниг задарчих гээд хэцүү юм. Үүр шөнийн заагаар гүйгүүл адуу шиг гэгэлцэх юм. Үр ачаан орхиод нисхэн холгвол догтлох юм. Нутаг хизээ явах вэ гэж надаас битгий асуултаа. Уг нь энэ зам бит хоёр нутаг явна гэдээ хоёлаа айгүй төлөвлөсөн байсан чинь сая ингээд харуулт өгөөд энэ 2 сар 3 сар ер нь нэмлэгээр явсан. Зүү үед ер нь айгүй хэцүү байдаг. Ягаад гэвэл нөгөө өөрөө ингээд намайг зовоохгүй гэж боддөг юм уу? Ер нь өвдөж байгаагаар нэх ярьдаггүй. Айгүй тийм дотогшоо. Ер нь л бол байсан ингээд аав тэгж гин үү ингэж гин үү гэж шалгааж айгүй сайн асуухгүй л бол ер нь би өвдлөө барьлаа гэж юусоо хэлдэггүй. Өөрөө хараатай байж байгаа тараагүй болцгоо. Тэгээд би нөгөө ажил хийхгүй өөрийн насраад ингээд байгаад байдаг болохоор тэр нь жоохон сэтгэл нь айгүй эмцгэлдэг юм лээ. Угаас аав намайг миний ганц хайртай охин, уг нь 3 охинтой л та тэгээд миний ганц хайртай охин гэж айгүйх намайг өөрөө инкрилж өсгсөн. Тэгээд тийм болохоор одоо аав хаачиг хариулахын тулд одоо би аавгаа асарж байгаа. Аав маань л байж ижил одоо миний баяр баясгалан байдаг манай гэрт. Би 3 хүүхэдтэй тэгээд нөхөр маань өнгөрөөд удаж байгаа. Тэгээд аавгаа асарч аваараа л ер нь гэрийнхэн гэрэлгийг гүйгүүлж амьдарч байгаа да. Тэр нэг гараал ороод ирэхэд аав нь л миний охин юу хийж ийн яаж ийн ажил үсэн бүтэж ийн үдэгж ийн аав нь залбирч байгаа шүү гэл айгүйх. Аавын залбирлаар ер нь бол миний амьдрал айгүй сайхан яваад гэж би боддог. Аавдаа охин нь маш их хайртай шүү л гэж хэлмээр нь ер нь аавдаа хайртай гэж ерөн сүүлийн өдрүүдэд хэлээгүй.
Тийм ээ аваа. Тийм ээ. Охин тандаа маш их хайртай шүү. Одоо охиндаа ганц төвшөг дулгуур болж гэрээ минь гэрэл гэгээ болж намайг амьдралтаа урагшаа алхахт минь таал надад нөмөр нь өлөг болдог шүү дээ. Тэгэхээр та минь урт удаан насалж ил байвал одоо та хоёрын ганц бас уртаа тавьсан зориг байдаг те 100 насл 6-та даяг дурнаа хоёлаа гэд өөрөө ч гэсэн 100 наслна л гэж ярьж байгаа битээр дээ. Тэгээд хаяа нэг өвдөж мөдөөл дуугаа хураачаар нь би бас аваараа тэгдэв. Юу яа дүнгэж далхан насалчаад дуугаа хураагаад ингээд хөвчих юм бол одоо цаана нахаад 30 гаруй жил 40 жил байх чинь хоёлаа яаж тэрний ард гарах юм бэ аам нь цоглог байш шүү гэл тэгэхээр инээж идэх юм. Өөрийнх нь сүлийн хүсэл мөрөөдөл бол нутагтаа очиод төрсөн ах дүүнрээсээ хин чамаагүй нэг хүн байвал уулзчих юмсан гэсэн л айгүй сэтгэлтэйж явж байгаа. Тэр сүүлийн үед бол айгүй яриад идэг болчихлоо. Нутагтаа очимоор байна. ЦСРУ-гийн хувьд төрсөн гэр бүлийнхээ талаар мэдэх мэдээлэл тун хомс байгаамаа. Төрсөн он сар нэр нь үл мэдэгдэх эрлийн араас орж байгаа бидний хувьд тухайн үеийн түүхийг мэдэх нутгийн ахмад буурлуудаас мэдээлэл цуглуулснаар эрэл эхлэх болно. Жинчин аавын хүүгийн хүсэл мөрөөдөл энэ удаад биелээ олж түүний хувьд төрсөн нутагтаа очиж төрсөн ах дүү нартайгаа уулзаж чадах болов. Нэвтрүүлгийн эрэл хэрхэн үргэлжлэх бол бидэнтэй зүг байгаарай TV8. Шүдэнзэн дээрх зурагнаас өөр мэдээлэлгүй. Үл мэдэгдэх эрлийн араас орж байгаа бидэнд Увс аймгийн Сагил сумын өндөр настан Түмэн үлзий нэвтрүүлгийн оролцогчийг анх үржилж авсан аав ээжийнхэн талаарх мэдээллийг бидэнд өгсөн юм. Цэсүрэн 1945 онд мэндэлсэн. Түүнийг төрсөний дараа тус сумын харьяат иргэн намид овогтой дүгжээ. Цэвэг овогтой растанаар үржилж авсан байна. Гэвч тэд хүүгэн үржилж авсны дараа хамтын амьдралдаа цэг давж өөрсдийн амьдралыг хөөсөн байна. Цэвэг овогтой Растан Увс аймгийн дэс сумын харьяат Лаасүрэнтэй дахин шинэ амьдрал эхлүүлжээ. Гэвч Растан Цэсүрэнг ойролцоогоор 15-аас 16 настай байхад нь хүндөвчний улмаас хүүгэн түүнд үлдээж энэ орчлонгоос үрд явсан юм. Тэр цагаас хойш нэвтрүүлгийн оролцогч ээж Растагийн ах дүүгээс холбоо тасарч хойдоо Лаасүрэнгийн гар дээр өсч хүмүүжсэн байна. Нутгаан сансан жинчин аавын хүү хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах болов уу? Түүнд төрсөн ах дүү нар бий юу? Эрэл хэрхэн үргэлжлэх бол гэсэн асуулт хിവэр. Бид энэ удаад Монгол орны баруун зүгт орсох Увс аймгийг зорих гэж байна. Эрлийн явцад нэвтрүүлгийн оролцогч өндөр настай Цэсүрэн өвөөгийн төрсөн дүү байх магадлалтай хэд хэдэн хүний мэдээллийг олж авсан юм а. Тэдэнтэй уулзаж бодит түүхийг сонсож мэдээллийг нэгтлэхээр TV8 телевизийн тархины нэвтрүүлгийн баг хамт олон яг одоо холын замд дөрөөж иж байна. Бидэнтэй зүг байгаарай TV8. Тэн амьдрал оршдог. Тавилан нэвтрүүлэг. Цэсүрэн удам залгах 2 хүү, учиг зангидах 3 охинтой. Нутгаан санан битгэрсэн түүний хувьд ууган хүү Цэвэн аравдан, дунд охин Зарин ханд, бага охин Отхон туяа болон зэхүү Гамбилэг наран дагуулan TV8 телевизийн тавилан нэвтрүүлгийн баг хамт олонтой нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Түүнийг үнсээ дугтах аав, өнөрлөө дугтах ээж нь үгүй ч гэсэн цэнхэрлэн харагдах Увс нутг нь хүүгэн хүлээж байна. Ганган баглыг толдуулсан гангийн нуурын төлмөгтэй хайртай хоёрын харсан хамгийн дундаас онцгойдоо нуурын усан нарийн бол нутаг гадартаа зэмэгтэй. Хүн нэр нь ихэцгээд амьд зэрэг байгаа үед нь баярлуулж явах хэрэгтэй. Бурхан бүсцэн юу ч өгөөд ямар хэрэг байх вэ? Юудаас ч өгөөд хэрэггүй юм чинь. Би ээжийг нэг 20 жил цусаа өгсөн дээ. 20 жил цусаа өгсөн.
Ээжтэй юу? Цусаа өгсөн гэж юу? Нөгөө раста гэд өчилж авсан ээжтэй юу? Тий. Тэгээд энэ цусал их дутагддаг байсан. Тэгээд наад энэ ч одоо юу байж тээ эмэгтэй хүнд одоо бодоход одоо энэ гүрээний энэ цуцтай шүү дээ. Энийгээр одоо юм төрдөг байхгүй юу? Одоо нэг тэрэгэн дээр тэгээд энэ цуцс чинь хаагдаад тэгээд доошо хүндэрдэг шүү дээ. Юм гардаг тэрэнд оожод тэгээд зайлуу борхон болсон тэр аюурдан гэдэг юм чи байсан. Тэр надад тэг хэлж байсан. За хэдүүлээ увс руу ямар зорилго хүртлэн явж байгаа хэлээ өвөө? Одоо төрсөн нутагтаа очсон. Одоо яг төрсөн амтангуудтайгаа уулзъя гэж явж. Одоо байхгүй ч гэсэн тэрний ах トゥ Америк гадна байж байгаа юм чинь. Байх гэж та бодож байна уу? Тий. Одоо нэлээд надтай л болсон хүмүүс байгаа. Дандаа хүүхдүүд олдуулаагаа гэж бодсон. Аавд минь төрсөн ах トゥ байгаа эсхийг мэдэхгүй ч гэсэн нутагтан очоод ирвэл сэтгэл нь сэргээд сайхан болоод ирнэ хэмээн хүүхдүүд нь түүнийг тайвшруулж харагдана. Эрилийн явцад олдсон мэдээллийн талаар нэвтрүүлгийн оролцогч Цэсүрэн болон түүний хүүхдүүдэд хэлээгүй. Тэд зөвхөн төрсөн нутагтан очиж урьдчилж авсан ээжийнхэн ах トゥ тэй уулзах талаар мэдэж байсан. Харин баг хамт олон бидний хувьд эрэл үргэлжилж олж авсан мэдээллүүдэн нягтлсаар л байлаа. Бид Увс аймгийн Улаан гомд сумын өндөр настан Мэжид даржгуйтай талаас уулзаад байна. Таны хувьд бол бас яг энэ хүү шүтэнцэн дээр байгаа жин тээж яваа хүний одоо хамгийн урдлын тэмэн дээр сууж байгаа хүний талаар бол мэддэгэ гэдэг мэдээлэл бол бидэнд өгсөн байгаа тийм. Энэ тухай бас үзэгчд маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байна уу? Энэ хүний нэр ус нь яг хин юм бэ? За нэвтрүүлэг оролцох Цэсүрэнгийн хувьд бол яг нэр усныхын талаар бол сайн мэдэхгүй байгаа. Нутгийнх нь ард иргэд бол одоо аавыг маань бор хүү гэж гочилдог байсан гэдэг мэдээлэл бол хойд алхаа сурангаа бол одоо бурхан болохын өмнө хэлсэн гэж байсан. Дэнзэн гэдэг хүнийг 1956, 57, 58, 59 онуудад амьдарч байсан газар. Тэгэхээр энэ хүн маань одоо Дэнзэн гэж нэртэй байна. Дэнзэн гэдэг хүн. За тэгэхээр бор хүү гэдэг нь яг ямар ч та нэр вэ? Тэр бол одоо өхөөдөж өгсөн нэр. Одоо хаялгуунд бол одоо богжаал. Борванд. Тэс одоо нэг бог царайтай тийм хөвгдөд энэ жаахан борванд чи өгсөн тийм аялал байдаг. Энэ бидний овцын үеийн дуудлагч гэсэн байшууд одоо намайг Мэжид гэж ихэд миний хувьд намайг Мэжэл гэж ах トゥ өнөр одоо найз нөхөд. Тэр шиг наадахын шин тэр Дэнзний чин борхон гэсэн чи тэгж дууддаг л байсан юм л да. Нэвтрүүлгийн маань гол зорилго болсон Цэсүрэнгийн аавыг бол үзэж харж байсан цор ганц хүн бол та болж таарж байгаа. Тэгэхээр тэр хүн яг ямар хүн байсан бэ? Ямар хүн дүр төрхтэй хүн байсан? За тэр хүний хааны жил өөр хүүхдүүдийн талаар одоо тэ төрсөн Цэсүрэнгээс өөр хүүхэд байгаа юу? Танд мэдж байгаа ер нь мэдээлэл байна уу? Наад хүний чинь тухай болвол би сайн мэднэ. Яагаад гэвэл манай аавта их хоёр дотны хацаатай нэг үеийн манаас 3-4 багчим нассаар ах байсан баг. Таны аав хэд оны хүн? Миний аав 1906 оны хүн. За тэгэхээр тэгтээ нэг 1900 оны юм 1901 оны хүн байсан болов гэж ингэж ойлгодъё. Тэр үг манайхаар хийгдэг байсан. Тэр чи манайгаар тэгж ирэхдээ 55 56 насны тийм шавилхан биетэй түргэн хөдөлгөөнтэй намхан ер нь метр 60 жаахан гаруухан байсан болов. Тийм эндэгтэй жаахан тийм махлагдуухан тийм зөөвн дүүнэттэй тийм намхан бороо өгөн байсан. Одоо яг та нарыг ойлгуулж хэлэхэд Дамуур хинүүний соном өгнийг та нар мэдэн дээ. За тий мэднэ. Тэр кинонд гаргадаг. Тэр өгний би бол яг тэр соном. Би өндөр намаараа бол яг тэр соном. Гэхдээ сонмоос бол арай жаахан махлагдуу. Тийм борхон байсан. Тэр үеийн намдэрч яасан нутгийн хөгшчүүд
тэр хүнийг сайн мэддэг, тэр хүнээр их хууч яруулдаг одоо тэр явж байсан тухайн яруулдаг, тэр хүнийг их хүндэлдэг. Тэр үедээ бол одоо яг тухайн үедээ бол тэр хүн хол явж их юм үзсэн, гадаад дотоод явсан хүн гэдэг чинь тэр үед одоо байхгүй шүү дээ. Хилийн дээс алхна гэдэг чинь одоо юм баг тэр болох хүнд байдгүй. Ганцхан тэр жин тээс явсныхаа хүчин тэр хүн хилийн дээс алхаж явсан юм билээ. Тэгээд яагаад энэ 7 тамиатай болгүй дэнзэн гэж энэ шүтэнсээр байгаа энийг ингэсэн байх те энэ хүний өөрийнх нь амнаа зарж ясныг би сонссон. Одоо энэ вал дээ. Энэ шүтэнс гэдэг. Одоо хэрэглээр өчсөн. Энэ шүтэнс гэсэн үг шүү дээ. Энэ огцод үүсэг байхгүй учраас уугаар бичсэн шүтэнс. Тэгээд энэ хоёр талд нь манай хуучин монголоор шүтэнс гэдэг ингэж бичсэн байна. Тэгээд энэ Израилийн СССР гэж байна. Энэ болохоор СССР гэдэг нь Советский Союз Социалистическая Республика гэсэн үг шүү дээ. Одоо Орос улбаны улс чинь одоо 15 бүгд найрам тусдаа нийлэх ийм нэгтэй байлаа шүү дээ. Тэгээд энд Израилийн гэж энэ СССР-т бэлтгэл үг гэж бичсэн байна. Энэ 59 оноос хойш энэ 22-аас 59 оны хооронд Монголд иржсэн шүтэнс гэж бий болсон. Тэгээд энэ шүтэнслэр гарсан бол бас их сонирхолтой домогтой. Энэ хүн далж явсан уу, тавьж явсан уу, 30 явсан уу тэмээтэй яваад тэмээн тэнд одоо өгөж өгдөөд эргээд 7 тэмээтэй буцахтаа 7 тэмээндээ дандаа шүтэн заасан. Монголоос явахдаа юу ачиж явдаг байсан юм? Монголоос явахдаа айх шиг түүхэд одоо ангийн ус одоо ноос ноолоо одоо ачиж явна шүү дээ. Тэрнийг аваач тэнд тушаагаад мөн огцын одоо ханшаар тушаагаад тэрэндээ тохирсон барааг эргүүлж ачиж ирдэг. Уран болоо шүтэнс тэгээд аав дайлын бол ийм л юм ачигдаг байж л дээ тэр жин гэдэг маань. Дэнзэн гой яаж яваад энэ шүтэнсэн дээр гарчив? Энэ зураг. За энэ бас сонин. Би яг өөрийнх нь амнаас суулсан. Өөрийнх нь амаар манай аав тэр үед Константин компаниад гэж байсан. Тэр компаниадын дараа Загтаа гэж сонин хөвлөлт юм бишдэг. Тэр одоо нэгэснээс тийм төгтөн бичигч тийм хүн байлаа. Тэр хүн хоёрт яг жоохон сонссон. Энийг бол энэ нөгөө энэ шүтэнс бусдын тоорог гэдэг худалдааны төвийн угсрын энэ дэнзэнгийн зургийг авчээ. Тэгээд дэнзэнгийн зургийг аваад нөгөө 7 тамианда дандаа шүтэн зацсан болохдоо нь тэрнийг сонирхсан нэгд. Хоёрдугаарт дэнзэнгээс асуусан байна. Та яагаад дандаа шүтэн заачив гэж. Тэгтээ нэгдүгээрт тэмээнд ачааныхаа хөнгөнийг бослоо. Хоёрдугаарт Монголын олон хөдөлмөрчдийнхаа яваг галалдуулахгүй бодож шүтэн заасчлаа гэж ингэж тайлбарласан байгаа тэр хугацаанд. Тэгээд тэр хугацаа авсан зураг энэ хүний тэр итг зүтгэл одоо дэмод байна гэсэн та. Тэрний бодлого чинь шүтэнсэндээ тэр тавилсан юм. Энэ бол домог методын чинь түүхэн хүн. Их хэрлийн эцэст бид нэвтрүүлгийн оролцогч Цэсүрэнгийн төрсөн аавын нэр, ус, зусаж байсан газрыг нь мэдэж авсан юм. Түүний аавыг Дэнзэн гэдэг. Үүний дараа эрэл дахин нэг шат дахиж түүний төрсөн дүү байх магадлалтай хүнтэй холбогдож чадсан юм. Сайн жаргал гэж хүн бол бидэнтэй холбогдсон. За тэр хүний хувьд л одоо яг энэ хүний охин гэж өөргөө бидэнд бол тайлбарласан байгаа. За энэ шүтэнцэн дээр гарсан Дэнзэнгойг цор ганц харсан хүн бол та. Тийм болохоор бид бол таныг очиж уулзахыг бол санал болгосон. Тэр хүний хувьд яг энэ нэвтрүүлгийн одоо гол зорилго болсон Дэнзэнгойтай хэр адилхан байсан бэ? Нэвтрүүлгийн оролцогч Цэсүрэн өвөө энэ хүнтэй төс байсан уу? Бид танд өмнө фото зургийг явуулсан байгаа тийм. Би энэ хүнтэй уулзсан дээр сайн жаргал гэдэг хүнтэй. Энэ сайн жаргал гэдэг хүн энэ эцгээ мэдэхгүй юм билээ. Эцгээж мэдэхгүй, эхээж мэдэхгүй юм билээ. 2 настай байхдаа одоо энэ манай гашууны гол гэж байна л дээ энэ. Тэнд асны өмнө гов сумын галсан гэдэг хүнд айлд өргөгдсөн юм билээ.
Тэгээд өргөж авсан ээж нь сургуульд орохын хөгжил 7 настай байхад энэ дэнзэнд өтөө авчиг уулзуулсан юм билээ. Одоо энэ хүн бол чиний төрс эцэг гэж хэлж байна. Төрс эцэг гэж би одоо хонь мала одоо шивсээг тавгийн нэтэт ингэж авчиг уулзуулсан юм билээ. Тэрнийг энэ хүн өөрөө мэдчихвээ. Тэгээд энэ мэтгэс гадна одоо би сая ягсан ч одоо энд буурын зогсож байсан цуцлагын буурыг мэднэ гэж. Яг тэр буурын дээр байхад энэ сайн жаргалыг авчиг уулзуулсан юм билээ. Тэгээд нэг онцлогын энэ наад орхон ингээд байгаа тэр сайн жаргал гэдэг хүн чинь тэнцэгтэй юм миний үзэжсэн тэнцэнтэй нүд, хамар, уруул маш их адилхан байна. За тэгвэл танд явуулсан миний одоо нэвтрүүлгийн оролцогч Цэсэр өвөгийн маань фото зураг сайн жаргалтай болон таны үзэжсэн дэнзэнтэй төстэй байсан уу? За би наадах чинь би их сайн ажигласан. Тэгтээ тэр Цэсэр гэдэг хүн чинь одоо нүд көмсгийн ууцсан билээ. Көмсгийн ууцсан одоо нүдний савхдахгүй учраас би тэр хүнийг нүдийг хагцуулж харах над болцоо байгаагүй. За уруул хамар хоёр нь бол төс байна лээ. Дэнзэнгой яг цусаж, өвлжиж, хаварж жисэн газар буур нь бол энэ хавьд гээд та түрүү ярианы донд хэлсэн тий. Энэ л дээ одоо тэр Дэнзэнгийн чи яг зуслан тий. Үйлч нь бол өв шүү дээ. Тий. Энд хаварт нэг 4 сарын сүүлээр тэгээ 9 сараа сүүл хөвгөл одоо энд л зусдаг байсан л дээ. Тий. Одоо энэ тэр харагдж байгаа энэ торон хашаан дотор яг Дэнзэнгийн буурын энд байна л дээ. Тэгээ Дэнзэн чинь өөрөө хэдэн ямаатай байсан. Сайлын хэдэн ямаатай. За. Тэгээ дандаа нэг харгуултойхон сайлын хэдэн ямаатай. Би бас нэг өөрөө нэг хэдэн хон ямаатай бас энэ бичиг хариулдаг ухаанаа. Нэвтрүүлгийн оролцогчийн төрсөндөө байх магадлалтай хүнийг галсангийн сайн жаргал гэдэг. Түүний хувьд 1948 онд мэндэлсэн. Сайн жаргал нь 3 настай байхдаа Увс аймгийн Өмнө Говь сум руу үржлэгдсэн. Төрсөн гэр бүлээч үржлэгдсэн талдааж ганцаараа хэмээн бодож байсан сайн жаргалтай бид нэвтрүүлгийн оролцогч Цэсүрэнгийн төрсөн аав Дэнзэнгийн цусаж байсан гэрийн буурин дээр уулзгаар цаг товлсон юм. Сайн байна уу та? Сайн. За, сайхан цусж гин үү? Сайхан. Би лагшин тонголгоо. За, та нар сайн юу гин вэ? Сайн явж ирлээ. За, хэдүүлээ ийшээ сууж байгаад ярилцъя те. За, тэгье. За. Таныг зарин ирлээ. TV8 телевизийн талын нэвтрүүлгийн баг толон байна. За, манайга телевизийн талын нэвтрүүлгийн хувьд бол олон жил уулзаагүй хүмүүсийг уулзуулдаг. Тийм, би нэг зорилготой нэвтрүүлэг байгаа. Тийм. Үзчихсэн үү та? Үзчихсэн. Үздэг байсан би. Гэт бидний зорилгыг бол та ер нь мэдж байгаа. За, бид бол энэ удаад яг энэ шүтэнцэн дээр жин тээж яваа. Хүнийг бол хайж байгаа. Бидний зорилго. Энэ хүн бол нэвтрүүлгийн маань оролцогч Цэсүрэн өвөөгийн төрсөн аа байх магадлалтай. Энэ хүн таны төрсөн эцэг гэж та бидэнд мэдээлсэн байгаа тий. Тэгсэн тий. Би модоггүй би төрсөн аавыгаа би тэр өргөсөн аав хийжсэн асуусан байхгүй юу? Миний аав нэр хин гэдгүн байсан гэсэн. Тэгэхээр би жоохон байсан бол киснийг мартгүй жоохон байсан ч гэсэн. Одоо хэлдэг биш одоо хөгшрөөд яаж болохоос. Тэгээд над дээр үчнэн дээр нэг жоохон ийм өс тавьчдаг жоохон нэмдэг хөвгт. Арын хүсдэг. Тэгэхээр нэг манай айл хамт байсан нэг хүн тэгж байгаа. Тэр бурхан долоон дэмэтэй шидлрээд бурхан хүргээд өгөх шүү чамаа. Тэр сэсгдэж өрөөд. Тэгэхээр бүүждэг байлаа. Би кэнах тас гэлжсэн. Тэгээд үүдээд тэг бодчих. Миний төрсөн аавыг тэгж жин тэжсэн үнэн болов. Эсвэл надын хүн 9 усхан жил надад тэгсэн болов гэж бодож байгаа цэвэлдэн дээр. Үсхээр одоо хүмсгийг таних хусна гэсэн үг юм уу? Үгүй. Үсийн жоохон хүүхдийг чинь дээр үед 9 хусаад энэ дээр нэг бичих хэмэлдэ ачдаг. Хурд мөрөн гэвтэй. Тэг хичаал дураа жоохон хүүхд байхт. Нэг 9 эхлээд 9 аваад өрлөгийг авна штэ.
Дараа нь тэгдэг. Тэгэд би жоохон 6 л байвь явт юм байсан. За энэ буур энд та яг сургуульд орох жилээ төрсөн болох дэнзэнтэй уулзж байсан гэсэн. Тэгсэн тий. Тэгэхээр миний өргөсөн аав ээжийн доор нээж ороод манайх нь өмнөгөө үе найл байсан байхгүй өмнө сүмийн. За Улс аймгийн өмнө говьсон яг тэгээ малтаа байжгаад ингээд нүүж ирчгээд мал суурахаар хүүхдээ наауд нь уулзуулнаа гэтгсэн байхгүй. Ээж нэг өдөр надыг мал юм бэлэг шүлэг чим мал хаж аваа тэгээд надыг тэмэн дээр яаж аваад надыг өрөн сумдж аваад ингээд ирсэн. Тэгээд энэ нэг хэмжгээ жижигний хүмүүс гэр байсан. Тэг чи нэдэн байгаагүй шүү дээ. Энэ хашаа хараа бол энэ байсан байгаагүй нэлен байсан харж үзэгжсэн жоохон хүүхэд байсан болоод гайхал тэгжэл бодов энэ усандаг тоглол айлын жоохон хүүхэд тоглол нэг ингээл тэгсэн хүүгээл тэгсэн өрн гэдэг байхгүй манай энэ арга зэрэг миний өрн тоглол гэж тэгсэн аав миний өргөснээ ямар юм ярьсан юу болсон ч гэдэггүй та урчлагдсан талдаа айлын ганц охин уу тий бас иштэй байхгүй ганц охин. Хэдэн настайдаа урчлагдсан юм бэ? Хэдэн нас эсвэл хүүхэд гिचсэн юм. Тэгэхээр одоо манай ахны хэлдгэр болохоор 3 настай. Тий. Бид манай ачаад 3 настай хүүхэд гонтаг хүүхэд хэлдэг асан болох уу? Тий. Та 58-аас яг нөө сургуульд орох жилээ аавтайгаа уулзсан шүү дээ. Тэгэхэд таны аав яг ямар хүн байсан бэ? Манай аав одоо нэг тийм мөчмөсөн бүрхэн байсан. Тэр зүйлсийг би сайн мэднэ. Тэгээ миний өргөснө аав болохоор энэ дэрхэн бас нэг хар буур царайт тийм энэ төрсөн аваас өөр шиг тийм өөр байлгүй яах вэ? Тэгэхээр миний ээж болохоор нэг тийм намын гишүүн депутат хурал өргөсөн ээж тий 11 дөрөв хурлын төлөөлөлтөнд ихтэй явж асан байсан гэсэн номдор байдсан бас. Тэгээ тэр ээж надыг тэгээд 3 настайд л өргөж авсан миний хүүхдийг төрсөн өрийн байвал хөөрхөн над гүйж ирсэн энэ тэр хийгээд их Ёраалаар ирсэн гэгээд надад тэгжсэн байхгүй юу? Аавтайгаа уулзах гад ирэхэд таны төрсөн ээж гэж хүн байсан байгаагүй. 2 настайд нь ээж нь өнгөрчихсэн юм. Таны төрсөн ээж таны 2 настай өнгөрчлээ. Бурхан болсон гэсэн. Тийм, бурхан болсон. Хин гэж хүн байсан бэ? Мэдхгүй. Тэрийг яддагчгүй. Тэгэхээр таны хувьд 48 онд төрсөн шүү дээ. Тий. Цэцрүүгийн хувьд 45 онд төрсөн. Тэгэхээр таны 2 настайд өнгөрсөн гэхээр тэр хүн 1950 онд бурхан болсон гэсэн үг үү? Яг тэгсэн байлээ. Тэгээд таны ээж бурхан болсноор таныг өвчлүүлсэн юм байна. Зүг үү? Тийм байлгүй тэгээд надыг яг өвчлж авдаг гэж яхта манай яасан гэж хэлээ. Тэр төрсөн ааваас ээж сонсон болтой байлаа аав ээж өөр. Манай тэр өргөсөн аав тийм хамаагүй юм хэлдэггүй ярьдаггүй. Тийм сайхан нэг 50 хүн. Тэгсэн чинь тэгж ээж хүн тгэлж сонсчихсан байхгүй. Тэгээд юу яасан гэлээ өөр хамт нь 2 настайд нь ээж мөсөн гэлээ өөр зайлвал. Тэгээд одоо ингээд бид ингээд авсан юм. Гигээд хэлжсэн юм. Удангомаслаас авсан гигээд хэлжсэн. Тэр их сайн мэднэ би. Тийм жоохон байгаад тэгээд сонсчихсан байхгүй юу. Тий. Нэвтрүүлгийн оролцогч Цэцрүүгийн хувьд бол төрсөн эцэг нь яг энэ жин тээж яваа хүн. Таны төрсөн бас энэ жин тээж яваа хүн болж байгаа. Тэгэхээр та хоёр төрсөн ах トゥ хоёр болж таарж байна уу? Тэгж найрна. Яг тэгж найрна. Энэ бол одоо хэдхэн хоногийн өмнө авсан зураг байгаа? Хэдхэн хоногийн өмнө. За энэ ингээд ганцаараа авсан зураг нь. Энэ бол тоо хоёрыг ингээд харьцуулж харсан зураг. За. Яг надад төстэй хамар мам төстэй байна тий. Төстэй адилхан байна. Юу ч юм тэгж яг хэлдэг юм тийм. Миний төрсөн аав имэрхүү хүн байсан байхгүй юу? Ийм хүн байсан. Имэрхүү хүн байсан. Таны төрсөн ах мөн үү? Энийг яст мөн гэж итгэж байна. Яг итгэж байна энэ царай байдал тэр миний аав миний хамар хөвцөг барна ижлэг харж штэ над. Үрчлэгдсэн талдаач төрсөн талдаач 70 гаруй жил өөрийгөө ганцаараа гэж бодож агаад гинт 73 4 жилийн дараа төрсөн ах гарч ирэхээр ер нь танд одоо ямар сэтгэл төрдөг юм бол тэр эхэнд нэг хүүхэд ярахаар би их догтлсон. Тэр шин их догтлаад бих болын болоод тэгж бод хөөх хамт нь ирж надад үздэг гэж хахаар би сэтгэлэн барихгүй бодохгүй.
дахиад маргаашны нах ирж уулзаад би бас нэг жоохон сэтгэлэмгүй байдлаад яг үнэн нарийн яриад одоо энэ би эхэндээ энэ газар их хайжсэн байхгүй буджсэн байхгүй нэг тиймэрхүү газар тогтжсэн гэл тэгээ энэ чандан мундан байгуулад тэр газар яасан бол тэр бурталга хаана байдг бол гэж яхлаа энэ дэр нэг айл байгаад ирээд би нэг тэр айлаас юм авчаад гинт санаанд орсон. Энэ ширэг дээр би ингээд тоглож байсан. Энэ аргазрын төргмөргөн ч юм хаанхны айл мэт гэж жижиг гэртээ уснаа. Тэний жижиг гэртээ айлд миний ээж надад тэр өргөсний ээж авч ирсэн. Тэгэхээр тэр аауд нь хчимсэл чиний төрсөн аавч миний гээ тэгээ очим миний ганц зүрэнгээл надыг юмсаал. Тэгээ тэр нэг гүн байсан тэр явар мэс мэт нэг цай чанс нэг юм байжсэн нэг юм гэдэг. Тэ ээжийн алт аавын галт үлж цайчуугийн чанж өгчсэн юм байлгүй. Тэр их сайн мэдхгүй басан. Бидний хувьд ТV8 телевизийн талны төрлөг баг хамт олонны хувьд өндөр нэвтрүүлгийн оролцогч өндөр насны цэнсэр өвгийнхаа 3 хүсэл мөрөөдлийг бол биелүүлэхээр Увс аймагт бол ирээд байгаамаа. За түүний хувьд бол нэгдүгürt өөрийн төрсөн нутаг болох Увс аймгийн Сагил суманд бол ирж үзхийг хүссэн. Хоёрт өөрийн төрсөн ах トゥ байдаг бол хэрвээ тэр хүний үр сад байдаг бол тэдэнтэй уулзахыг хүсэж байгаа. Гуравт цэсрэн өвөгийн маань хувьд бол өрчлөгдсөн ээжийнхэн талын ах トゥ нартай бол 16 наснаас хойш мөн дахин уулзаагүй байдаг юм. Тэр хүмүүстэй уулзахыг бол хүсэж байгаа. Тэгээд бид бол нэвтрүүлэг оролцогч өвөгийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр бол одоо өчтөр өглөө Улаанбаатар хотоос гараад өнөөдөр бол одоо ингээд Увс аймагт бол ирээд байгаа энэ юм аа. За өвөгийн маань хувьд бол бас ирсэн байгаа. Таны хувьд уулзах уу? Уулзсан ш. Би уулзах гэж хүлээж тогтолж байгаа ш та. Би тэр цагийн дээжэр гэрхэлсэн яаж байгаа ш та. Ста алтан техник өрчгээд алтан самны байгаад би ахтан нүүц тавил байх байлгүй гэд сүлгэнэр гэжсэн ш та. Күндээ тийм байл ш та нэгхтэй. Тэгээд намайг нахна та чи сэтгэлэн байр гээд надыг тэгээд яхан ямаа дисчээд Ирсэн жоох сэтгэл өндөр байгаа юм шүү сэтгэлэн байр гэдэг. Тэгэхээр би сайхан нахад адилхан хүмдээ хэлж яхлаа. Ямар сайхан ийм күнийрэд надтай ярилцсан. Ингээд хэлээд надыг тэгээд ахаар би түүний итгэлийг хаста хүлээнэ гэж бодод яста би сэтгэлэн их боос яасан. Их өндөр сэтгэлтэй хүлээсэн. Яг надыг үйлжиндээ бархраа зүрх юм бол тэр амт бас яадаг юм блэ. Бас их бодож их сэтгэлэн бууж явах юм би бас. Тий. Яг өндөр сэтгэлтэй байна юм байна. Харагтай чэжинд багтсан ч хантаа гэртээ багтаж чадаагүй ах トゥ нараа 70 гаруй жилийн дараа уулзах хувьтай байж. Яг тий. Магадгүй энэ уулзалтыг дээд тэнгэр дэвшсэн ижи аав хоёр та нэвээсэн баг тий. Яста тэгсэн баг. Тэгээд би тэр ингээд уулзуулаад яхтам гэдэг юмэд одоо энэ өмгөө өлгий энэ улаангомд байгаа бүх амт чинах гэж орон байдсан чамд ямар ах байд юм гэж бараг ариг хийхгүй л байх. Тэгтээ ямар сайхан гэсэн хүн байгаа л байх. Тий. Ихтэй би хамаагүй күнт гэсэхгүй төрөл ах トゥ үлэн л одоо ингээл энэ хөвгтүүдтэй ингээл хэл миний хөвгт зав чилээ ажим ирээч өрөөч одоо миний хөвгт энэ бэрүүлж ингээд ирсэн байна. Одоо бас хөдөө хөвгтүүд малтай байна. Бас энэ аймгийн төвдөж байна. Миний дураасан хувьтгүй энэ одоо багхгүй энэ. Тий. Нэг өхрийн ивэр шиг ах トゥ хоёрыг баг хамт олон бид маргааш уулзуулах болно. Уулзуулахдаа төрсөн нутаг болох Сагил сумын Үрг нуурын ирэг дээр бол та бүхнийг уулзуулнаа. Тэгэхээр таны хувьд маргааш үр хөвгтүүдтэйгээ хамт тэнд яваад очих боломжтой юу? Ахтай нь тэнд ирчихсэн хүлээж байгаа. За. Ястаа боломжтой баярлж байна. Би хөвгтүүдтэйгээ ямар нэг нараар яг завгүй байна. Завтан ээж нагаад явна гэсэн хөвгтүүд байна. Тэр хөвгтүүдэн баваад явна. За баярлалаа эмээ. Маргааш өглөө маргааш уулзцаая. За тэгээ баярлалаа. Нэвтрүүлгийн оролцогч өндөр настан зээлсрэн 76 жилийн дараа саран тамхтай Сагил нутагтаа Үүрэг нуурын хаан хөвөнд иймхүү ирлээ. Тэр нутгийн хаан үзэсгэлэнд байгалыг харж өнгө ялгаж чадахгүй байгаа ч гэсэн түүний хацрыг нутгийнхэн салхилбэж нуурын усны давлгаалах чимээ жихэнд нь чимэг нэмж сэтгэл нь тайдгарч харагдана. Нуур маань шуугж байгаа юм шиг мэдчихэ. Их л удаа зэрлээ тэгээд тэр нь харах нүдүүчсэн аавыг иха төсөн нэгээд ингээд сууж яах. Жараа ба
нутгаан сансан жинчин аавын хүү нутагт ан ирж эхний хүсэл биелэв. Үржилж авсан ээжийнх нь ах トゥ нарын хүүхдүүдийн төлөөлөл угтан тосон авч уулзаж хоёр дахь хүсэл нь мөн л биелэн оллоо. Цэсүрэн болон түүний үр хүүхдэд нэвтрүүлгийн хамгийн том зорилго болсон төрсөн гэр бүлийнхэн талаар мэдээллээ дуулгах цаг нэгэнт болжээ. Тухайн үеийн шүтэнцний зурган дээр жин тээж явсан хүн бол одоо бор хүүн буюу тэр хүний жинхэнэ нэрийг нь бол Дэнзэн гэдэг юм байна. Дэнзэн таны аавыг төрсөн аавыг чинь гэж хэлдэг мэн аав. Таны төрсөн эцгийг Дэнзэн гэдэг юм байна. Та энэ тухайн нэрийг өмнө сонсч байсан уу? Битээ хамаагүй. Сонсож байгаагүй. Сонсож байгаагүй. За таны аав бол Увс аймгийн Сахил сумаас гаралтай хамгийн сүүлд бурхан болохдоо Увс аймгийн Улаан гом буюу одоо аймгийн төвдөр бурхамлсан байдаг юм байна. Өчтөр манай баг хамт олон бидний хувьд бол таны аавын буурин дээр очиод ирсэн байгаа. Одоо байж амьдарч байсан буурин дээр нь. За тэгээд танд дуулгах бас нэгэн сайхан мэдээ те. За. Та төрсэн талаасаа цор ганц биш ээ. Та эмэгтэй дүүтэй юм байна. Төрсэн эмэгтэй дүүтэй. 1948 онд төрсэн тухайн дүүгийн хувьд бол 1951 онд буюу 3 настай байхдаа мөн Увс аймгийн Өмнө Говьсон руу өрчлөгдсөн юм байна. Өөрөөр хэлбэл Дэнзэн гэдэг хүн охин хүү хоёртай байжгаад хоёулангийн өрчлүүлсэн. Охиноо өрчлүүлсэн шалтгаан гэвэл 1950 онд одоо таны төрсөн ижи бурхан болсон юм байна. 51 онд таны эмэгтэй дүү болох Галсангийн сайн жаргал гэдэг бүсгүйг бол одоо өрчлүүлсэн. Галсан гэдэг хүнд бол одоо сайн жаргал бол өрчлүүлсэн. Таны эмэгтэй бол 1948 оны сайхан буурай байна. За. Та дүүтэй энэ нутагт амьдарсан дүү. За. Би танд зургийг харуулъя. Гэхдээ яг хөө хэдийгээр та одоо тий эрүүл мэндийн шалтгаанаас болоод одоо ингээд зургийг харж чадахгүй ч би хүүхдүүдтэйгээ хамт бай гэдэг байгаа нь хүүхдүүд тань одоо таны дүүгийн зургийг үзээд танд одоо ямар хуу төсөөлөлтөй ямар хүн байна гэдгийг хэлэх болов гэж бодож байна. Ямар сайхан юм бэ? Сайхан байна уу? Сайхан байлгүй яг одоо. Нам дио далтаа ягна тусуунаа гэж. Тэр хүн өөрийгөө төрсөн ахтай гэдгээ бас мэдээгүй явсан. Тэр хүн өөрийгөө төрсөн ахтай гэж огт мэдээгүй хүний ганц охин гэж бодож явжсэн. Яг тань шиг бодож явсан байж та. Харин тийм бэ. Та би ганцаараа л гэдэг одоо үгүй байна да. Та дүүтэйгээ нэг ихийн хөвлөд багтсан ч нэг гэрт өсөж чадаагүй ч 70 одоо таны дүү 73 та 76-тай энэ олон жилийн дараа төрсөн нутаг болох Увс аймгийн Сахил сумын Үүрэг нурынхаа хөвөнд дүүтэйгээ уулзах хувьтай байжээ. Өвөө танд баяр хүргэе. Баярлалаа. Нэг хол замыг туусны буян гарч байна. Ятаа гарлаа. Та өхний буян их надад ингэж хүрэж аваагаа гадраас явж байгаа. Ажил дөрөлд нь их үтгөө даа гэж. Өвөн залиулсан да. Аавынх нь одоо эмэгтэй дүүгийн зургийг бол үзүүлье. Тэгээд та бүхэн маань үзээд аавдаа бас төсөөллийн таны аавтай адилхан байна уу, ямар хүн байна гэдгийг хэлээрэй. За энэ бол одоо таны төрсөн дүү болох 73 настай Увс аймгийн Улаан гом сумад өр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа буянтай буурай сайн жаргалын хүн байна. Тантай бол ер нь бол төсөө байж таава. Тэгээд ер нь бол юу байна? Жаахан махлагдуу ихч байна нүур цараагаараа. Тэгээд тантай ер нь бол инээх хамар бол ер нь тантай айгу төстөө байна. Тий, айгу ойрхон байна. Тэстэ таны одоо таныг хараад бол ерөөсөө шууд л өөрөө орж ирээд бол ер нь танихаар л юм байна. Өөр хүмүүсийн дунд танд нэг суудагцсан багт бол тантай төсөө бол айгу адилхан байна. Хамар бол их төстэй байна. Хамар аав. Таны хамартай их төстэй байна. Тэдэшээ. Тэгээд шүлээ аваад яваад. Миний нүдээр бол яг үгүй. Цаад их маань шүлээ. Тий, хамар их төстэй байна. Тэгээд буянтай гэж нөө махлаг гэрэлцэн тий. За, сайн жаргалагчийн хувьд бол 5 хүү дараалан төрүүлсэн. Дархан бэр алдар дэлхийн 1 2 дугаар одонтой гавьяаны амралтанд гарсан буянтай сайхан бураа байгаа. Тэгээд хүн Ослын улмаас 3 хүн бол одоо хорвоогийн мөхсөг үтсэн 2 хүүтэйгээ хамтдаа байдаг. 2 хүн бол хоёулаа Улаан гомдоо ажиллаж амьдардаг байгаа. Тэгээд тун удахгүй хүүхдүүдэд дагуулад
ахтайгаа уулзахаар энд ирэх байхаа. Маш их баярлалаа. Аав минь хүсэл биелж байгаад үнэхээр их баярлж байна. Тэстэх баярлж байна таа. Ганцл гэж явдаг. Өчигдөр ямар санда. Өчигдөр ямар санда. Аав минь тий би тавуулаа штэ гэж. Би тавуулаа штэ гэж уйлжсэн тэгээд хэдий би тэг ингээ аав ээжийнхаа хажууд ингээд олон жил байгаагүй хол хүний нутагт байсан ч гэсэн яг тэр аавынхаа тэр сэтгэлээс гарч байгаа нулимсыг гараад би фэйсбુક дээр ч гэсэн тавьсан байгаа. Хүний амьдрал гэдэг ирэнтэй бараантай. Гэхдээ хүн нутгаа зориод ирэхэд тэгээ үнэхээр нутгийнх нь уул тус хүртэл түшээд авд юм байна. Хур бороотой өгтөж нутгийнх нь засаг зарга нь хүртэл холоос зорин ирж мэдчлээд ингээд үнэхээр ийм гоё өдөр байсан. Тэгээд миний хувьд дотроо нулимсаа нүж чадаагүй гэдгийг яг хэлсэн. Тэгээд өнөөдөр бол бас яг нулимс нь гарч яа. Өчигдөр аавынхаа нулимсыг хараад би үнэхээр дотроо маш их эмзэглсэн. Хамгийн гоё мэдээ үнэхээр бас ингээд төрсөн ингээд яг дүүгээ олоод уулзах тэр мөчөд бидний хувьд яг зүрх сэтгэлээс гарсан баярын нулимс минь байна. Тэгээд миний хувьд л өөрийн мэдрэлгүй уйлж яхад миний аав ямар их байх болоо гэж бодож байна. Тэгээд би бас аавдаа хэлжсэн л да. Заавал хоёлаа ингээд гоё тавилан нэвтрүүлэг танд манад ирээд туссан нөгөө булганхүү багш шүү дээ. Тэгээд булганхүү багштаа бас баярлаа. Бидний бас уулзах хувь тавилан тэр хүн биднэрт ирээд бид нартай уулзаад аав юм ингээд нутаг манай нутгийн ах байна, би ахтаа туслая гэж танаа нэвтрүүлэх тэр хүн маань хандаад бидрийг ийм гоё би тэгтээ бас бодож исэн тавилан нэвтрүүлэгт зарим хүмүүс уулзах үе байна. Гэхдээ ерөнхийдөө бол уулзалтуудыг бол танах бүгдийг хүмүүсийг уулзуулдаг айгуу гоё нэвтрүүлэг аав дээр тэгээд танаа нэвтрүүлэг шинтэн үзэх айгуу дуртай. Тэгээд танаа нэвтрүүлэг гарахаар л аав тэгдэг байхгүй. Хүмүүс ингээд уулзаад ах юм. Миний хүмүүс уулзахаар гоё гэдэг юм байна. Миний бас нэг ахтуу гэд төрсэн талаас мань хүн байдаг болов гэж айгүйх өөрөө ярьдаг байсан. Тэгээд одоо тэр гоё хүсэл мөрөөдөл нь өнөөдөр ингээд биелэх гэж байгаад үнэхээр их баярлж байна. Наамын би ор ганцаараа гэдэл дандаа залуу наснасаа л ярьдаг байсан чинь өнөөдөр ганцаараа биш тийм ээ. Таны төрсөн дүү тэгээд одоо за өргөж авсан өсгсөн гэхгүй шүү дээ. Хоёлаа л таны аав ээжүүд тэр чинь одоо тааман баян байна гэсэн үг шүү дээ. Хоёр аавтай, хоёр ээжтэй тий. Тэгээд тэрний одоо үр сад дөрөвхтүүд нь ингээд үржээд ирэхээр таа чинь ор ганцаараа биш баг энэ Монгол юуны баг айгу баян хүн болоод байгаа юм шүү аа минь. Тийм. Одоо тэгэхээр сэтгэлээрээ унахгүй би ганцаараа биш гэдэг үгээ одоо гээгээд ийм гоё хайс. Цэсрүүдэд дуулгахаа бас нэгэн мэдээлэл бол нэмэлт мэдээллүүд бол байна. Цэсрүүг маань одоо Увс аймгийн Сагил сумын одоо энд төрснийхэн дараа цэгвийн Растай Намидын Түгжээ гэдэг хоёр хүн урьдчилж авсан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл таны ээж Раста нь одоо таны аав Лаасрунтэй гэрлэхээс өмнө Намидын Түгжээ гэж хүнтэй гэр бүл болж исэн юм байна. За Түгжээ гэж хүн бол одоо өмнө нь бол өөр хүнтэй гэр бүл болж исэн. Тэр хүний бол хоёр хүүхэд нь бол одоо энэ Сагил сумандаа бол аж төрөн амьдарч байдаг юм бэ шүү. Өвөө таны өөрөөр хэлбэл анх таныг үрчилж авсан аав Түгжээгийн хүүхдүүд бол энэ нутагт амьдарч байгааг бол танд дуулгах нь зүйтэй байхаа. Тэгээд хэрвээ та хүсвэл тэр хүмүүстэйг бол уулзах бүрэн боломж бол байгаа юм байна. Ерөнхийд нь ойлгоо та. Ойлголоо. За хэрвээ эргэлзээтэй тодруулах зүйл байвал надаас асууж болно шүү өвөө. За. Энэ амтд ийм тайхан бүх улсуудын төлөө явж байдаг дөвөө нэг баярлж идэв. Адармаатай асуудал ихтэй бүрхэг гэрлийн үрдэн гарч жинчин аавын хүүхдүүд 73 76 жилийн дараа төрсөн нутаг Сагил сумын хаан үүрэг нуурын хөвөөнд уулзах гэж байна. Орчлонд ганцаар хэмээн бодож байсан ах дүү нар ийхүү 73 76 жилийн дараа нэгнэн олжооны ивэр шиг хоёулаа болж баярын нулимстайгаар яг одоо уулзж байна. Сайн жирүү та. Сайн үү. За таны төрсөн ах
таныг хүлээгээ сууж байна. За тэгээд ах дээрээ очиод амар мэндийн мэдэрээ та. За сайн үжирсэн үү аха? сайн үжирсэн. Амсараа. Сүгэн хатриш. Сүгэн. Цэсрэн өвөгийн маань хувьд л одоо 2004 онд өвчний улмаас бол одоо хараагүй болсон. Гэхдээ бол дүүгээ бол зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа. Түүний хувьд түүний энэ насны хамгийн том хүсэл бол төрсөн гэр бүлтэйгээ уулзах байсан. Тэгээд энэ цаг мөчид бол цэсрэн өвөгийн маань хүсэл мөрөөдөл бол биелээ болж байгааг бол үзэгч та бүхэнд дуулгахад таатай байна. Эстэм сэтгэл өндөр байна. Баярлж байна хаа. Ийм ерөөл байт юм байна да. Би түр ийм ерөөл байт юм байна. Өстөө сайхан байна. Баярлж байна. Арай. 70 гэдэн жил болж тэр ингэж өвчтөг юм байж даах минь. Ямар сайхан юм. Надад ах дүүдгүй гэж би боддог байсан байхгүй юу? Тэгээд ийм сайхан ах дүүд юм шүү гэсэн. Бүр төрсөн. Харин тэгдэм шүү. Арай сайхан маха тий. Юу нэвтрүүлгийн хамтууд баярлалаа. Ястайг болж энэ хэд бид тэрийг ингээд өвчрүүлээд ямар гоё юм ямар сайхан юм ста. Ястайг хэлэх их байна тэгсэн мэтлэн ер нь хэлж чадахгүй юм шиг болоод байна. Ах минь тамгтаараа. Миний хөргөө тамгтаараа. Ямар сайхан ста. Сэтгэлээ арай нэг хэлхийг ихлэх шиг байна. Хэлж болохгүй тусмаа. Энэшин би хагснаа саналаа урдны бодол стах минь саяа дирасэл ирчлэгийн харвэр баярлаа дуглаа. Өчтөрм кэр бол тэгэл хэллээ явчихсан. Хөркөмний ямар сайхан бэ. Харин тийм ээ. Арай сайхан байна. Ингээд ямар боловч яах ингээд нэг нэсэт ингээд уулзаад энэ садан танилцуулна мэтэр од ингээд би нэг хэдэн хөвгтэй одоо нэг багхгүй ирлээ. Хоёр ирлээ. Бас нэг кичээс хөлд хөвгт явуулна гээд ирч чадсангүй. Бэр хөвгтөн ирч чадсангүй. Ач мачны хөвгөн байгаа. Холуулаад малтаа. Ажилтаа болоод ирч чадсангүй үшлэр ах минь. Яах вэ? Уулзаж байгаа юм чинь дараа нь болно. Яах вэ? Одоо энэ тэгээд яг төрсөн Арайгийн төрсөн би аавын нэрийг мэдээд агуулхаас явран байхын ирээсээ мэдхгүй шүү дээ хаа. Тий. Хүн миний төрсөн өргөсөн аав ээж над хэлсэн байхгүй юу? Тийм хүн байд юм аа. Гигээл хэлсэн. Тэгэл тэр нөгөө нэрийн бас хажуугаас хүн харкедаад байдаг. Тэгэл одоо миний аав тийм хүн байд. Тэгээ 6 настай үлээ. Biz нэг үйлсэн тэр бүрээ надад улаан өмнө бортолгоо гэдгийг станцхгүй би мэдээд байгаа юм. Тэг гişээс руу ороогүй байсан би. Яг гişээс руу ороод 60 он байна уу 59 он байна уу. Аав нь мөрхөн болсон гэлээ манайх хөвт ингээд нэг тэгжсэг сонссон боллоо. Их баярлж. Арай намайд энэ баярлж хинээр баярлж энэ мотор. Хэлхийг олдохгүй байна ёстой сайхан ном арай сайхан ёстой.
Ирээсаа ганц хүнд гэж бодож байдаг. Би бас тэгж бодож өгсөн. Ганцхан уу ямар өчтөм хорвоод ганц кэнтэ яадаг одоо ямар тавилан болдоо. Эсвэл аавч үрийн нэг байгаасаа янз бодоод тэгдэг байхгүй. Тэгж яана гэдэг яг адилхан. Кэтэн күхтэйгэн байгаад кэтэн күхтэн бодоод байдаг. Күхтэйдэн мөр ачнам 2-3 метр гоном тоо хэлдэг юм гэлээ. Матны тийм ах юм уу яврамж байд юм уу надад чиний ихнэ чамтал махнаа цуснаа тасхаг исэн боддог болоосаа үздэг болоосаа гэж мөрөөддөг байсан штэ юм. Тэгээд одоо ахтаг нь үлцэн мээрээ сайхан санагдчихсан юм яа нэг. Тэр амраадлах мээр. Энэ гаднах сурожирим ястан. Төрсөн. Ахтуу. Тэрийн авч нэг модлоор төвхтэй ч юм байж байсан байна лээ тий. Тий. Бид эдгэн сүнлэг гэж бодож явсан тэгсэн чинь тэгж бодож явсан. Энэ одоо миний нэрийн садны баярын манай ээж ганц юм байна. Энэ шиг. Одоо баяр чинь юм байна шүү дээ. Энэ сайхан хүсэл мөрөөдөл өөрөө ч гэсэн ер нь хэлдэг байсан. Надад одоо мэдээж би үргүүлсэн ч гэсэн надад төрсэн ах их дүүнэр ер нь байгаль ёстой одоо миний хүү гээл. Харин тийш. Сүүлийн үед бол айгүйх ярьдаг болсон. Тэгж шүү дээ. Тэ одоо нутагтаа очие төрсэн дүүнэрээ олъё. Ер нь бол аав ээж бол угаасаа өөрөө одоо юм өндөр настай болсон болохоор тэрийг бол ойлгочоод гэсээр бас нэг төрсөн талтайгаа нэг уулзчих юмсан үүрэг нуран дээр нэг очих юмсан. Тэгээд бас одоо өөрөө төрсөн одоо өргөж авсан өсгсөн ээжийнхээ талаар бол ганцхан мэдхээс биш бас нөгөө юунуудаа бол ах дүү нартайгаа бас уулзаж байгаагүй. Тэгээд өнөөдөр бол аав маань юм айгу төрсөн дүүтэйгээ уулзлаа. Өргөж авсан ээжийнхээ ах дүү нар нь одоо эндээ бас амьдарцгааж байгаа. Аавын минь хувьд бол өстой бүх хүсэл нь биелж байгаа. Үнэхээр миний арай сайхан байна. Өр хүүхэд аж зээнаар нь өнөр болсон ах дүү хоёрын хүүхдүүд аав нь дүүтэй, ээж нь ахтай болж байгааг тэд хараад баярлаж байна. Тийм ээ. 73, 76 жил гэдэг бол тийм богино хугацаа биш гэдгийг ч тэд онцолж байсан юм. Ааман ер нь ихчтэйгээ яг сая зургийг үзүүлэхэд ер нь айгүй адилхан байна. Тэгээд ааман ер нь жоохон дотогшоо тэгээд юм нэх ярьдггүй хараатай байж байгаа хараагүй болсон хүн чинь айгүй тийм сэтгэлийн хаттаал болдго юм байна. Тэгээд нулимсаа ер нь биднэрт үзүүлж байгаа би ер нь аавгаа яг ээж минь өнгөрөхөд ханажлаа өнгөрч байгаа ааман уйлжсэн тэрийг бол мэднэ. Тэгээд тэрнээс хойш ер нь аавгаа уйлж байгааг мэдээгүй. Тэгэхэд л ерөөсөө нутгийн хаан салхийг амьсгалал уйлсан сая одоо энд бол бүр илүү байна дүүтэйгээ уулзсан. Тэгэхээр аав юм ямар ч гэсэн дотроо тэр бүглэрчсэн юу надаа гарлаа л гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Таны хувьд бас аавдаа маш том баян хийсэн шүү. Тэгээд танд баяр хүргэхийн зүйтэй ах. Баярлалаа. За Цэсрүү өвөгийн маань дүү сайн жаргалагч маань хамгийн том бэр ган талга ихчтэйгээс уулзж байна. Тэгээ ган талга ихч маань хувьд яг энэ мэдээг анх яаж сонссон, хинээс сонссон мэдээж гинт таны хадам ээжэд төрсөн ах гэж хүн гараад ирэхээр маш их зочирдсан баг тий. Тэгс цацарч. Би ээжээ бол ерөөсөө би ээжийг л хадам ээжийг л 5 хүүхдээс өшөөл ах дүүгөө гэж боддог байсан. Гэтэл ийгээ төрсөн ах ирлээ ээж өөрөө над руу ярьсан утсаар сонсоод ийм юм байдаг гэж ээждэг. Тэгээд би тэр өдрөөс эхлээл за би ерөөсөө 100% би хүүхдийнхээ гэрний үлгээ явах гэж за байлаа би ээждээ очив. Бид нар байгаа юм чи бид угаасаа л ээжийг л боддог бид нар ерөөс. Дагыг ээж л биднээс өшөөх юм байхгүй л гэдгийг боддогоос байхгүй. Адилхан байна уу? Адилхан байна. Тэгс чи өдөр ёстод яриа. Ээжээ ээж тэрээс хоёулаа хоёр талд тоглоо. Тэгтээ ээж босоод цааш ханж уусан. Би капиталаас хараад. Би хараад. Тэс ёстод яриа баяртай биш. Миний хань байсан бол одоо ёстой хамгийн түрүүнд л одоо хүчин зүтгэхээс нэгтээ би хорвогийн юм болохоо. Одоо яах ээжээс тэрүүлээд тэгстэй би боддгүй ээжийг л боддог. За баярлалаа. За баярлалаа. Баацж байгаа л гэсэн хамгийн бага хүн. Дороосоо 2 дахь хүн те. Анхлаад бидний хувьд яг тантай их холбогдсон байгаа. Тийм байна. Маш их тогтолцсон. Тухайд. Тэгээд ээждээ хамгийн түрүүнд л дуулахыг хүссэн. Тэгээд хэлээл маргааш нь ээж өглөө 7 цагт тусцаалгаа. Юу ерөөсөө унтаагүй сорог байгаад өчтөр бид нэрийг уулзаад те. Тэгээд
та бүхэнд ингэж булгаадаа олон танаа нэвтрүүлгийн төвлөрийн хөвөдөө олон танаа нэвтрүүлгийн хамт олонд маш их баярлалаа. Ингээд та бүхний цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсмээр байна. Ижээ нахтайгаа хэр адилхан байна? Маш адилхан байна. Тэгээд бас ийм сайхан төрсөн ах дүү нартай болсондоо маш их баяртай байна. Хүнийг их хүндэт үүрэг бол хайрлах гэдэг. Тэгэхээр их олоолаа сайхан бинийгээ хайрлаад аз жаргалтай амьдраарай. Баярлалаа. Шууд ингээд зураг хараад ингээд аав яг ийм нөгөө Монгол хамрууданд ингээд шууд юун туссан нүдэнд тий хоёулаа нүдний шилдэ ингээд ахад зураг харахад тий хамрын ингэж үзээд байсан тий яг л ингээд нөгөө Монгол ингээд яг ийм Монгол шатаа биш одоо ингэж дээшаага болсон тий тэр хамар бол нүдэнд амирх туссан. Тэгээд үнэхээр хүн холбоотой хүмүүс бол шууд хараад нүдэнд мэдрэгдсэн юм байна. Тэгээд үнэхээр тавилан нэвтрүүлгийнхаа бүх хамт олонд баярлалаа. Тэгээд яг энэ зүйлийг одоо нөгөө нэг ингээд энэ нэвтрүүлэг болоход нээж өгсөн отхон булхан хүү бас маш их баярлалаа. Тэгээд энэ уус нутгийн сахил сумын захиргаанд бас маш их баярлалаа. Тэгээд аавынхаа нутгийг хамгийн гоё зүйл нь нэг зүйлээ тэгээд аав минь яг уус руу ороод ирлээ гэсэн чинь аава увс руу ороод ирлээ одоо яах вэ гэсэн чинь шууд ингээд машина онгоолгоод буух гэжсэн хараа харсан. Тэгээд тэр зүйлийг аваад ир хүн гэдэг чинь илгэн садан төрөл тэ энэ нутаг усаа гэж байд юм байна. Тэр нутаг уснаас үнэхээр ингээд хүндлээд дээдлээд их явдаг нь хувь тарилын юм байна. Бид нар эцэг ихийнхаа хүндэлж байхад эцгийн ерөөл үр хүүхдүүдийн ерөөл гэдэг ямар их ерөөл байд юм бэ? Бид нар энэ уус нутагт үнэхээр бид нар аавын тэмүүлэг бол бид нар ирэхгүйч байх байсан, танаа нэвтрүүлэг байхгүй байсан бол бид нар уулзахгүйч байх байсан. Энэ уус нутгийг хизээж бас зорихгүйч байсан байж магадгүй тий. Тэгээд сүүлийн нэг жилээс их сүүлээд манай өвөө нь ингээд сүүлийн үед ингээд нутгаа айгуус санагалзаад байна. Айгүйх зүүдэлдэг боллоо. Би нутагтаа нэг очиж байсан. Гэж эхлээд тэгээ ээж бит хоёр ярилцаад за ингээд нутгийн өвөөгөө нэг нутгийн нэг сайхан үзүүлж хийсэн. Инкийсэн гэдгийгсэн манай ээж нэг пост оруулж таарад тэгээд одоо энэ булган хүүг байхтай уулзаад тэгээд ингээд нутаг оронтой нэрээд тэгээд тэр булган байх минь танаа хамт олонтой бас уулзаж ингээд нутаг оронд нь ингээд уулзуулаад ингэсэнд бол миний хувьд бол маш их баяртай байна. Тэгэхээр нөгөө төрсөн нутгийн цаанаасаа хүүгэд удаад байсан юм шүү те. Өвөөгийн маань хувьд сүүлийн нэг жил эрчимтэй төрсөн нутгаа ярьсан гэхээр өстой эрчимтэй ярьж байгаа. Сүүлийн за нэг хагас жил бол тэгэл ер нь очих тоолгонд ярьдаг болсон шүү. Өвөө нутгаа ингэж зүүдлээд нуурынхаа хөвөн дээр очиод нэг сэлж ийн гэж зүүдлээ өвөө нь гэл. Өөрөө нэг адууч юм байсан болохоор өвөө нэг морин дил дээр суугаад сайхан давхлаа өнөө шин гэл. Надаа айгүйх ярьдаг. Тэгэл наашаа бодоол сүүлийн жилийн хугацаанд ерөөсөө нэг завдаж наашаа явж чаддаггүй. Тэгсээр танаа нэвтрүүлэг одоо ингээд ороод ирж байгаа. Маш их баяртай. 76 жилийн дараа төрсөн дүүтэйгэн уулзсан цэсвэрнгуйтай уулзах дараагийн хүмүүс бидний байрлаж байгаа газар инхүү хурж ирсэн юм. Тэд бол дүүнийг үрчилж авсан ээж Растагийн ах дүү нар юм. Цэсвэрн өвөөгийн одоо үрчилж авсан ээж буюу Раста эмээгийнхаа ах дүү нарыг бол одоо цэсвэр өвөлтэйгээ уулзах гэж байна. Тэгээд энэ удаагийн дугаар дээр бол одоо цэсвэр өвөө маань төрсөн болон өрчилж авсан аав ээжийнхаа ах дүү нартай бол уулзж байгаа. Тэгээд таны нэхэдээс нь Төмөөлз яах нь ирлээ. За, Төмөөлз яах нь байна. Одоо тэгээд ах юу хийж юм? Одоо явна. За энэ ямар хүн блэ? Төрсөн дүү. Төрсөн дүү юу? Цэсвэр өвөөгийн төрсөн дүү. За төрсөн дүүг олж авсан байна. За Төмөөлз байгаа зэвэн Төмөөлз байгаа миний нагц. За энэ ээжин Бүрэнзэн гэдэг хүнийг мэдхөөс өсөр. Бүрэнзэн гэдэг. Тэр Бүрэнзэний хүүхэд. Тантай уулзахаар ирсэн байна. Та хэд манай данхудаа уулзж байгаа. За хүний ганц хөө ганцаараа гэж боддог байсан өвөө маань өнөөдөр их олон ах дүү нартай болчлоо. Ясна тэглээ. Ганцаараа л гэж бодж идэг байсан чинь энэ олон жилийн дараа ирж уулзаж байгаа их баярлж байна.
Миний сүүлийн хэдэн жилд нутгаад асал зүүдэнд ороод болдгоо байсан. Таны хувьд л одоо Цэсэр өвөгийн маань ээж Растагийн талаас үлдсэн хамгийн өндөр настай Ахмад Буура тий. Тэгэхээр өөх түүхийнхэн талаараа л илүү сайн мэдэж байгаа бахад. Би одоо багада битгаар уулзж байсан л да. Тэгээд тэр манай араас төвчин 1999 онд Улаанбаатар явсан. Би тэгэхэд сургуульд ороогүй байсан мэдэж байна. Цэсэр нь тэгэхэд нэг 4-5 настай. Ингээд яваад тэр төгжээ аав дэрж явсан аавтаа тэгээд төгжээ хотод төрүүлээд явсан байсан дараа нь гэрүүл авахд одоо араас тэгш явсан юм байна. Тэгээд тэрнээс хойш уулзалгүй жоод би 10 дугаар анги төгсөөд хотод оюутан болоход бид хоёр уулзаж байсан. Эднийд би яг байранд байдгүйсэн хаяа нэг очдог байсан. Тэгж уулзаж байсан. Би 63 онд эдийн засгийн дээд сургууль төгсөөд нааш ирсэн. 63 оны 1 сард одоо Цэсэрнгийн ээж манай тэр аваас төч нас орсон юм аа. Тэгэхэд би бол одоо нэг 22 настай Цэсэр нэг 17 тал орчин байсан болов. Тийм байсан л да. Тэгэл би төгсөөд нааш ирсэн Цэсэрнд тэнд одоо үлдсэн. За 70-аад онд бас нэг уулзсан юм аа. Тэр би бас намын сургууль сурч явахад нэг ирээд нэг гэрүүлтэйгээ теклодоо итгээр 30 хэттэл байсан болов хэмээн нэг ороод гарсан юм аа. Тэрнээс хойш уулзаг бол да. Тэгээ багд бол одоо яг хамт бас байж байсан тийм юм байна. Тэгээд бид ахуулсан өрөөдөө сая гарсан тэр үзэж байна л да. Иймэрхүү л юу. Энэ зураг одоо Цэсэр өвөө та хэдий хамт хус. Цэсэрэн өвөө энэ байж байна. Энэ байж нэ манай бас араас тэгчийн ах манай авийн дүүгийн залуу Дамдин гэдэг хүн одоо 85 6-тай гартаа нас орсон. За энэ Бачил ингээд бас манай авийн дүүгийн хүн бид одоо дөрвөлээд ах дүүгийн дөрвөн хөвгт авахсан байгаа юм да. Энэ Бачил одоо хотод би даалгарсан санаа. Энэ бол 63 оны 20 хэд одоо дээр үн зураг да. Мифэн огтод орцсон гэдэг одоо би энэ төмнөл захын эгчийн хөөхөд одоо энэ хүний бас юу нь болж байна төмнөл зах. Ах дэрэг одоо ачиж юм анахстарын тий. Тэгээд энэ хүнийг угаасаа хараагүй сонсаагүй зүгээр нэрийн нэг энэ хүнээс дуулсан юм л хүн өөр мэдл юу байхгүй. Тэгэхээр Цэсэр өвөтэй тайд маань хувьд анх удаа уулзж байгаа юм байна тий. Уулзж байгаа. Нэрийн л уулзж байсан. Энэ манай нэрийн. Би энэ айлын бэр. Танаа ургийн бичиг дээр Цэсэр өвөгийн нэр бол байгаа ах тий. Энэ хүний одоо яасан юм бол байгаа. Ургийн бичиг дээр. Нэр нь ээжийн нэр байгаа. Тэгээд энэ хүний нэр байгаа. Өөр мэдээлэл. Цэсэр нөөдө Даржаагийн бүрэнзний охин алтан дээр би ингээд бас өвөө ирсэндээ бас баярлж байна. Тэгээд одоо Цэсэр нахынхаа ах дүү нарын хүүхдүүдийн зүгээс бид нэр дурсгалын зүйдээ гардуулъя гэж бодож байна. Тандаа ах дүү нараасаа дурсгал болгож мөнгөн аяга энэ цагаан шуудынхаа зургийг дурсгаж байна. За баярлалаа. За байж байгаа тэр хурж нутгаа гэсэн сэтгэлээр нутагтаа хурж ирээд ингээд бид нартай уулзж агаад маш их баяртай байна. Бид нар ч гэсэн бас мэдхгүй байсан ах дүүг нь. Тэгээ одоо бид нарыг ингээд уулзж байгаа TV8-ийнхаа хамт олон маш их баярлсан талархласнаа илэрхийлье. За баярлалаа. Энэ сайхан нутгийг үргэлж дурсаж явах болно. Одоо дотоодын аялал жуулчлал хөгжсөн өнөө үед байнга ирж явах болно. Нутаг оронтойгоо байнга холбоотой байж энэ нутагт чадлын чинээгээр хөрөнгө оруулалт хийх болно. Ингэж одоо энэ бидэнд одоо надад ингэж баяр хүрэж ингэж ирж яваа төрсөн дүүтэй маань уулзуулж биер нь ганц хүн л гэж боддог байсан. Тэгсэн ганц биш одоо ийм олон сайхан ахтай дүүтэй боллоо. Их баярлж байна. За баярлалаа. Юуны олцоо-та. За ингээд аав маань нутгаа санаад сан дурсаад одоо зүүдэнд орж ирээд байна гэд нутгийг аавынхаа нутгийг зоригулсан.
Тэгээд манай аавыг хүлээж авсан нутгийн зөвлөл тэгээд аавын маань ах дүү дүүтэй нь уулзуулсан, ахтай нь уулзуулсан TV8 телевизийн хамт олон болон энэ нутгийн захиргаанд одоо энэ нутгаа сансан жинчин аавын хүүгээс гэсэн ийм дурсгалын аавтай минь холбоотой энэ зургийг дурсгах гэж байгаамаа. Та нар хүлээж авна уу? За тэгээд TV8 телевизийн баг хамт олонны хувьд л өвгийнхөө 3 хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр зарлага тавин энэ их эрлийн араас дөрөж ихтэй бол Увс аймгийн Сагил сумын удирдлагуудтай бол хамгийн түрүүнд холбогдсон байгаа. Тэгээд бидний саналыг хүлээн авч бид нартай хамтран ажиллаж байгаа Тарнаа сумын хамт олон болон удирдлагуудтай баярлалаа. За та бүхэнд ч гэсэн энэ сайхан нэвтрүүлгээ явуулж одоо хаваас нь 70 хэдэн жил нэгнтэй уулзааг багт өнөрийг уулзуулж байгаа та бүхэнд бас баярлалаа. Ингээ танаа баг хамт олонд талархал илэрхийлье. За тэгээд сумын маань орлогч даргын хувьд Цэсрэн өвгийн хөргөн болж таарах. Хурлын дарга. Хурлын даргын хувьд хөргөн болж таарах шиг байна. Тэгж байгаа. За тэгээд бас энэ мар ус тэгсэрсэн алгар намрын энэ өдрийн 5 хүн хөрөг дэвшүүлээ. Тэгээ одоо ингээд бас энэ өвөгийн бас зээ хөргөн болж байгаадаа бас их баярлж байгаа. Бас хувь тавил юм уу гэж бодож байгаа. Тэгээд 5 хүн үнэхээр одоо буянтай нэвтрүүлэг хийдэг юм. Тэрг одоо Монгол ард түмэн бүгд мэддэг. Тэгээд та бүхний энэ одоо тавил нэвтрүүлэг хийж байгаа эрдэх хамт олонд эрүүлэг аз жаргал айлын өндөр амжилт хүсье. Саран тамхтай Сагил нутагт энэл нуурын хөвөнд нэвтрүүлгийн оролцогч Зэйсүрэн төрсөн дүүтэйгэн өөрчилж авсан ээжийнхээ ах дүү нартай уулзах хувь тавилантай байжээ. Төвний хүсэл мөрөөдөл нэгэн цаг үед билэн олж тэр сэтгэл зүрхээрэн бүхнийг мэдэрч баярлаж суугаан энэ. Тавилан нэвтрүүлэгтэй хамтдаа байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ Увс аймгийн Сагил сумын үүрэг нуурын хөвөн дээрээс үргэлжлэн хурч байна. Тэгээд Цэсрэн өвөгийн талаар анхлан бидэнд захаа бичсэн болгон хүүтэйгээ үзэж та бүхнийг уулзуулаад байна. За болгон хүүгийн маань хувьд анх Цэсрэн өвөтөө яаж яваад танилцж одоо Цэсрэн төрсөн нутгаас одоо очоогүй 70 гаруй жил болсон. За тэр хүний төрсөн болон урчилж авсан гэр бүлтэйгээ хин аль альнтай холбоогүй байдаг мэдээллүүдийг олж авсан юм бэ. 2020 оны 12 сарын сүүлээр Японд хамт амьдарч ирсэн найзууд болон Баянзүрх дүүргийн 142 дугаар сургуулийн хамт олонтойгоо нийлээд нэг сайн үлс бүтээсэн. Тэгэх явцдаа Цэсрэн өвөтэй танилцсан. Тэгээд өвөөтэй ярилцаж суугаад өвөө уугуул нутаг Увс аймгийн Сагил сумын гаралтай хүн гэж хэлсэн. Тэгээ энэ нутаг ямар надтай одоо ач холбогдолтой вэ гэхэлэр миний аав бас энэ Увс аймгийн Сагил сумын Баянзүрх бүргэдийн гаралтай. Миний одоо хөгшин аав, миний аавын талын ах дүү хамаатаас энэ үүрэг нуур энэ цагаан шууд хайрхан Баянзүрх гэдэг энэ сайхан нутгалж ирсэн байдгийг. Тэгээд энэ хүмүүсийнхаа нутаг орныг бас сайн тодорхой хэмжээнд мэдээж гадралдаг учраас нутгийн хүнийг одоо бас ах дүү хамаатан садна хайж байгаа юм байна. Энэ хүн тусалчгаас гэдэг тийм надад сэтгэл төрсөн. Тэгээ энэ хүний нэг ярианаас нэг үнцэг надад харагдсан гэхэлэр энэ хүн би нутагтаа л нэг очиж байсан тийм ээ. Би нутагтаа л очивол надад сайхан санагдчихэв. За миний ах дүү хамаатан сад олдохгүй байсанс надад нутгаал гэсэн тэр сэтгэл нь маш их одоо миний сэтгэлийг одоо хөдөлгсөн. Тэр утгаараа би Увс аймгийнхаа тийм Сагил сумын одоо юунаас тодорхой хэмжээний эрэл хайгуул хийсэн. Сагил сум гаралтай одоо хүмүүстэй холбогдоод тодорхой мэдээллүүд цуглуулад өргөж авсан талын ганц нэг хүмүүний мэдээллийг олж авсан. Тэгээд хавар 3 сарын үед тодорхой мэдээллүүдийг авч яваад холбож өгөөд тэгээд ер нь бол эрлийн ажиллагаа эхэлсэн. Тэгэхдээ яг төрсэн талынх нь мэдээлэл бол их ховор байсан. Тэгээд тухайн цаг үед ерөнхийдөө энэ юу одоо ирж байгаа хэвцээ би төрсэн талын л одоо хамгийн гол нь бас болох ёстой гэж бодоод TV8 телевизийн тавилан нэвтрүүлгийг үзээд танаа нэвтрүүлгийн редакцид би захиалцсан юм байгаа. Нэгдүгээрт энэ хүн нутаг орондоо очиод үзсэн. Хоёрдугаарт энэ хүн өргөсөн ч бай төрсөн ч бай тийм ээ. Хоёр талынхаа ах дүүг олоод авчаасаа гэдэг надад тийм сэтгэл төрөөд тийм энэ эрэл хайгуул сургийг би гаргая. Тодорхой хэмжээнд тусалчий гэсэн тийм сэтгэл
тэгэхээр хандсан байгаа. Тэгээд энэ хүү Болгон хүүгийн хувьд яг тавилан нэвтрүүлгийн баг хамт олонны эрэл яг яаж үргэлжилдэг гэдгийг бол биеэрээ мэдэрсэн тий. Хамтдаа манай баг хамт олонтой яг энэ нэвтрүүлгийг эхлэх цагаас эхлэн за өнөөдрийн уулзалт хүртэл хамтдаа байж хамтдаа хүмүүсээ хааж мэдээллүүдээ цуглуулсан. Тэгээ эрлийн явцад хойлоос хэд хэдэн хүн дээр бодилсан тий. Эхлээд нөгөө Тэнзэн гэж нэг хүн байгаа. Тэр хүн бас нэг сахил сумын гаралтай. Ер нь мэдээлүүд нь таарсан. Тэгтээ нэг мэдээлэл нь зөрөөд тэгээд шүтэнсэн дээр гэсэн зургийн түүхэн зөрөөд дээрэс нь энэ нөгөө 70 тэмээтэй яваад 7 тэмээтэй ирсэн гэдэг тэр Тэнзэн гэдэг хүн маань одоо энэ Орсын нутаг одоо энэ Орсын Хуваагийн нутаг харагдаж байна. Мөнгөн тайгаар харагдаж байна. Энэс цаашаа яваад тэр Бийск хот руу 70 тэмээтэй яваад 7 тэмээтэй ирсэн түүх байдаг. Тэр түүх нь болохоор тэр хүн ямар учиртай вэ гэхээр 7 тэмээтэй ирэхдээ байнга чүдэн засч ирдэг хүн байсан юм билээ түүхэндээ. Тэгээд чүдэнснийх нь учир нь болохоор тэр хүн яагаад чүдэн одоо ингээд та ингээд ачиж явдаг вэ гэдээ орц хүн асуухт нь тэр Дэнзэнга нэгдүгээрт энэ бол хөнгөн ачаа. Хоёрдугаарт энэ бол би одоо монголчуудаа гал алдагдахгүй гэж ингэж чүдэн зингээ зөөдөг юм гэхэд нь одоо тэр орц хүн тэр одоо яриг нь сонсоод зургийг аваад тэгээд тэр анх 70 тэмээтэй яваад 7 тэмээтэй ирсэн гэдэг анх одоо 1922-оос 1950-аас онд Оросоос нийлүүлэгдэжсэн тийм чүдэн зинзээр гарсан юм билээ. Уг учир нь бол одоо тэр чинь чүдэн ишээр өсдөж чүдэн гэж манайхан. Тэгээд Оросоос ордог юм болохоор чи уутай бичигддэг юм билээ. Үү хэсэг байдгүй. Тийм л түүхтэй юм билээ товчхондоо ярихад. Эрлийн явцад Дэнзэн гэдэг яг Увс аймгийн сахил сумын гаралтай. За уул за бид нар уцаар яриад хамтдаа аргуул за тэр хамгийн том хүн нөгөө Бачулуун эхлээд олчихсан мэдээлэл маань тий. Бачулууны хөөгттэй нь одоо Сэлэнг аймгийн баруун бүрэн суманд амьдардаг хүүтэй нь холбогдоо. За тэрний дүүнертэй нь Увс аймагт холбогддог амьдардаг дүүнертэй нь холбогдоод бүх мэдээлэл нь таарж исэн ч бидний эрлээс тэрнээс нэг мэдээлэл зурсан шүтэнцэн дээрх түүх тий. Тэр Дэнзэн гэдэг хүн бол ямар нэгэн байдлаар тийм шүтэнсэн дээр зураг интернет гарч байгаагүй аав ээж нь биднэрт ямар нэгэн түүхүүл тэр тухай ярьж өгөөгүй гэдэг тайлбарыг бол тэр хүний үр хөвгтүүд бол бидэнд өгснөөр бидний эрэл бол дахин үргэлжилсэн. Тэгээ эрлийн ясад тэр нь олон мэдээллүүд зүрх юм их гарч ирж байгаа. Маш олон мэдээллүүд зөөрн тэгээд маш олон мэдээллүүд орж ирнэ. Тэрийг одоо аль нь зөв аль нь буруу юу тийм ээ ялгаж салгахад бас хэцүү. Тэгээд гол нөгөө үндслэл болж байгаа тийм ээ их сурвалж болж байгаа мэдээллүүдээ одоо хянаад тэрийгэ тулгаад ингээл хайх юм бол ямар нэгэн мэдлэр хүний мэдээлэл орж ирнэ гэж би миний хувьд үзсэн. Яагаад тэгэхээр хүн тухайн цаг үед амьдарч байгаа юм чинь тэр хүний ямар ч уулмөр үлддэг л байх. Хэрвээ тэр хүн байхгүй болсон ч гэсэн тэр хүний ах トゥ хамаатан садан тийм ээ өөр ганц байсан ч гэсэн тэрний аав ээжийн дүү өөр хүүхэд нь байж идэг гэж миний хувьд бол тэгж ойлгодог. Тэгээд тийм учраас хүн ах トゥ гээ хайх юм бол ер нь гарч ирнэ л гэж би хэлмээр. Гэхдээ энэ бол амаргүй юм хэцүү ажил байдаг юм байна. Тэрийг бол яг би дээрээ ингээд энэ баг хамт олонтой хамтарч ажиллах явцдаа би ярээ мэдэрлээ. Гэхдээ надад бас маш сайхан байна. Энийг би бас ганцаараа ингээд бас хийгээгүй. ТV8 телевизэн, тавилан нэвтрүүлгийн хамт олон. За дээрээс нь энэ Увс аймгийн сахил сумын засаг дарга санжиж авах. За сахил сумын засаг даргын хамгийн газрын дарга Сумья ихч. За тэгээ Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бат Амгалан ах гэдэг маш олон хүмүүс тий итгэл сэтгэл нийлж ингэж хичээсний үр дүнд эрэл маань одоо ингээм амжилттай болж байгаад миний сэтгэл маш өндөр байна. За баярлалаа. Тэгээд талын нэвтрүүлгийн энэ дугаарын турш бидэндээ хамт байж эрэлтэй маань хамтдаа байж тусалж байсан болгон хүйдээ маш их баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр их амжилтын хөсөө өрөө. Чиний эхлүүлсэн ажил өнөөдөр үр дүндээ хүрч 73 76 жилийн дараа төрсөн ах дүүнаар төрсөн нутгийнхаа Увс аймгийн сахил сумын үүрэг нуурын хөвөндөө бол баярын нулимстайгаар уулзлаа. Хэдийгээр өвөө цэсрэн өвөөгийн маань хувьд орчлон харах хоёр нүд нь үгүйч тэр хүн зүрх сэтгэлээрээ бүх зүйлийг мэдэрч баярлаж сууж байгаа нь бол түрүү харагдсан шүү дээ тий. Хамгийн гол нь энэ хүн 76 жилийн дараа ах トゥ тагаа уулзлаа. Сайн жаргал юмаа 73 жилийн дараа уулзч чинь энэ бол маш их баяртай мөч тохиодог юм байна. Тэгээд тэрийг ингээд нүдэрээ харах бас ингээд бичлэгээр харах хоёр өөр баг. Тэгээд энэ мэдрэмж нь бол надад маш сайхан санагдлаа. Өвөгийн тэр дүүтэй гэдгийг мэдчихэж байгаа тэр мөч бол хамгийн сайхан байлаа. Тэр олон ах トゥ гийн тэр олон жилийн дараах уулзалт гэдэг бол үнэхээр сайхан юм байдаг юм байна. Одоо миний өвч гэсэн одоо нэг гадаадад 2 жил ажил сурж байгаа ирсэн. Тэгээд амар нутгаа сандаг бас тодорхой хэмжээнд байсан.
Тэгэхэд тэгж санаж байгаа юм чинь энэ 76 жилийн дараах уулзалт гэдэг бол одоо тухайн хүний дотор сэтгэлд бол ямар их тэр баяр хөөр ад жаргал байдаг бол би бол үгээр илэрхийлж чадахгүй байна гэж хэлмээр байна да. За баярлалаа. Амжилт хүсье. Жинчин аавын хүү хүсэл ам биелүүлж төрсөн дүүтэйгэн 76 жилийн дараа энэ хүү уулзлаа. 76 жилийн дараа нэгнэн олсон ах дүү нар төрсөн аавынхаа зусж байсан гэрийн бууран дээр ирж аав ээждэн залбирч цагаан сүний дээжэн өргөн нэвтрүүлгийн баг хамт олон биднийг буцах замд маань энэ хүү үдэн гаргаж өгсөн юм. Би ч надад 6 настай дээр тоглож байсан юм аа. Мэдэнэ минаха. Би аавдан золгож иржсэн гүйрэн тий. Би сургуульд орхолцсон. Дээр нас дурдгаас нь одоо тэгж чинь 8 настай. Одоо болохоор 6 нас дурна. Тэгэхээр би додаатай юм 6-тай байсан да. Тэгээд үгүй мэдээд байгаа юм. Бортолгоо гэдгээр сайхан мэдэж энд ингээд айлд байжсэн. Одоо ингээд хашаа татаад ингээд ийм утчихсан. Тий. Ийм байна хаа. Их сайхан ногоон зүсэг байна. Дээр ирсэн байна ах мэдээ. Их сайхан зүйлмэн дээр байна гэдэг. Тийм яг энэ уул бас гараад ирлээ. Уул байдаг юм нэг бас жоох. Гол уг нь байсан гэсэн. Гол нь ширэгцэн гэсэн тий. Тэгтээ энэ уул байна бас энэ. Тэр уулын араар ингээд байж байл ингээд туулжсэн. Өөр байхгүй юу? Тавилан нэвтрүүлэгтэй хамттайгаа ирэх үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тавилан нэвтрүүлгийн баг хамт олон энэ удаад Улаанбаатар хотын иргэн өндөр настан Цэсэрэн өвгийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж түүнийг Уус аймгийн Сагил сумын Үүрэг нуурын хөвөнд төрсөн дүү болон урчилж авсан ээжийнх нь ах дүү нартаа 76 жилийн дараа уулзууллаа. Тавилан нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.